манай амар төвшингийн ч одоо багад нь амбуулаа гэж дууддаг байсан. Ах トゥ өндөр. Тэгээ одоо тэр нэр нь бол нийтийн амбуулаа л байна. Үгүй бодхоор л баг ингээл хайр урсаад байдаг байхгүй юу? Та яарад иргүй ээж би тэгж байгаа тэнийг ялаа алгаас өөр ажилгүй болгоно гэх. Чи миний шавьжтай ухааны баг өнөөхөөс өмнө би өнгөрөх гэдэг юм биш үү? Тэгэхэд чи манай тэр тийм байхгүй. Ийм ахтай төрсөнтэй, ийм хоёр ах нартай төрсөнд бол бахархдаг шүү дээ. Хүлээжтэй хүн шүү дээ. Тийм барагтай одоо нэг хүн нэг жоохон ажуугаар нэг яваад гарсан тэрэнд нэг очиргүй нэг хэмжиглээ тэгээд байхгүй. Дэлхийг донсолгосон сайхан дуу чи миний аав юм 5 дахь үе. Дэлхийд одоо эргэлтийг одоо бараг хотлоо ярьсан ганц дуулж байгаа хүмүүс манай тэр болж штэ. Наран мандах зүг Сүхбаатар аймгийн Халзан сум. Эрдэмтэн мэрэгдэрийн улсдаан тэргүүлдэг Халзан сум хурдны өлхий гэдгээрэн монголчуудын сэтгэлд ойрхон. Олны хөлөөс хол жижигхэн энэ суманд тэртээ 1980-ад оны дундуур багш айлын гэр бүлд 2 дахь хүүн мэндэлсэн өдгөөгийн дэлхийд алдартай дуучин амар төвшин байсан юм. За бид тэр одоо 1981 онд айл гэр болсон. Тэрнээс хойш 40 жил амьдарч байна. Тэгээ одоо 40 жил ч бас хүний одоо амьдралын хугацаанд бас нэлээд урт хугацаа. Тэгээ яг ер нь хүний хань гэдэг бол хамгийн чухал байд. Тэгээ бас ханиа их зөв сонгосон гэж өөрөө бол дотроо бод. Том хөө маань бол одоо багш зураач мэрэгжилтэй хөө. Дунд төв амар төвшин маань бол өөрийн дуучин. Хүн баг хөө маань бол уламжилтын их юмч юм. Тийм 3 хүүтэй. Бид хоёр ер нь залуугасаа л одоо нэг тийм нэг янз бүрийн байдлаар нэг гатуу ширийн үгүй эндээ хаяад л хүүхшүүхтаараа зөвхөд янз бүрээр болоод байдаг тийм ус биш л дээ. Тэгээд тэгдэм одоо манай хүүхдүүд ер нь тийм нэг зөөлөн дулаахан тийм л орчинд өссөн хүүхдүүд. Сумын төвийн игэл жирийн л нэгэн айл Инх бат юм. Дунд сургуулийн захирал Инх бат багш оюун бэлэг 2 тэрсгэн шахам 3 хүүгэн төлөв төвшин хүн болгож өсөх хийг хичээж дэргэд нь сайнаар үлгэрлэж хүсэл мөрөөдлийн сонсох цаг гарган ярилцсан. Ингэж л тэд хөвгүүдийнхэн сэтгэл зүрхний гүнд орж ирээдүйг нь зураглан харсан хэрэг. Удам сайтын хүүхэд угшил сайтын унаг гэдэг шүү дээ. Бид хоёр өөрсдөө нэг багш мэрэгчлээ хүмүүс болохоор хүүхдүүдээ яг л ямар л одоо сонирхол байна өөрсдийнхөө дур сонирхлын дагуу л мэрэгчлээ сонгодог юм зүйлийг л баримталдаг байсан л да. Бид ирч одоо ажиллаа хийгээд албаа хийгээд явна. Орой дээр ирээд одоо нэгэн сургуулийн захирал нэг нь багш болохоор бичиг заасныхаа ажлыг нэлээ хийн. Тэр үед 3 хүүхэд маань одоо бид ирийг дуурайгаад тэгдэг юм уу? Гуруулаа нэг цаас аваад л тэгэл нэг зургал их зурна л да. Тэгээ голцоо морь зурна. Манай том хүү сайхан зураг зурдаг хөөрхөн тийм зурдаг хүүхдээсэн. Тэгээд багшийн дээд сургуулийн зураг дизайны ангид орсон. Тэгээд амар төвшингийн хувьд бол яг хуу ер нь багаасаа дуулах нь мэдэгдэж байсан. Бүр цаанаас дуулахгүй бол байж чаддгүй тийм хүүхдээс. Маш цангилсан тийм сайхан цөөрхөн нарийнхан хоолойтой дээшээ доошоогоо аягүй сайхан тийм өнгөтэй. Тэгэл их дуулдаг байсан. Тэгээд байнга дуулдаг болохоор зарим үед бол битгий дандаа гингэнэд гээд энэ бид нар тэгдэг байхгүй юу? Тэгдэ гэд тэрийг болно гэж байхгүй. Сургуульд ороод л цэцэрлэгт байхдаа ч гэсэн одоо цэцэрлэгийн сүлд модны наадам энэ төр дээр бас өөрхөн жоохон дуулнаа. Дээр үе айлууч наанах хөшгтэй шүү дээ. Хөшгөөний ичгэд Монгол улсын гавьяачууч чинь амар төвшин дуулна гэдэг байсан тийм.
Амар төвшингийн өвөө 30 гаруй жил баг баригад удирдаж нутаг орондоо хөндлөгдсөн Монгол улсын алдар туяач Аюушийн Ухан гэдэг хүн байжээ. Өдгөө Ухан гуайн морь уях эрдмийг амар төвшингийн нагц сахнаар үргэлжлүүлж улс аймгийн алдар туяач цол хүртэж нутаг орондоо нэр төртэй амьдарч байна. Амар төвшингийн аав Энх Батгай мөн л 40 жил хурдан морь уйсан аймгийн алдар туяач цолтой хүн. Тиймдээ энэ гэр бүлийн амьдралын салшгүй нэг хэсэг нь хурдан морьд. Адууны хямртай нутагт төрж өссөн хүмүүс тийм байхаас ч яах вүлээ. Тэгээд ерөөсө багасаа л бид нар чинь мориор амьсгалчихсан, адуугаар амьсгалсан хурдан морил үзэж ивэл жинхэнэ кайп авч идэг юм хүмүүс аахгүй. Тэгэхээр бидний хүүхдүүд ч гэсэн дагаад л яг тийм болчихж байгаа байхгүй тийм. Энэ манай халдсан нутагч тийм морд эрдэмтэн мэрэг дээр алдартай тийм сум шүү дээ. Тэгээ тэр утгаараа ч юм уу бид нар бас их морь болж тоглодог байсан. Шилтэй ундааны бөглөөг ингээд хадаасаар зохиод ингээд морины толгой ингэж гаргаа тэрийг гавтхаа болгоод одоо тэгэл эхний тавд орсон айр хэцүү хүүхдүүдтэй нөгөө медалаа өгнө. Манай амар төвшин бол багасаа хурдны морь уйсан. Суманд ч айргдж байсан, аймагт ч айргдж байсан. Овооны наадамд ч айргдж байсан. Тэгээ морь бас сайхан унж байсан миний хөвч. Хадам аав бол манай амар төвшин гих магтдаг байсан. Эмийн өвөд баргийн хүн магтуулна гэж бас хэцүү шүү дээ. Тэр олон сценээс доороос манай ахыг бас арай л илүү жоохон онцлдог байсан юм шиг надад санагддаг. Тэгээд л тэр хонд явж байгаа байдлын хүртэл ажилладаг байсан юм шиг. Яг л өөрийнх нь айсаар, бэлчээрээр ингэж явдаг, юмд яарамгүй явдаг. Нэг морой эмэли явсан гэсэн эмэли яаж зүв тох уу тэр болгоны л ажилладаг байсан юм шиг. Байнга л морин дээр дуулна. Пошигтэй тэрэгэн дээр гарчсан пошигтэй ус руу толгоогоо одоо ойртуулаад цангийн тал дуулдаг. Тэр нь өөрт нь маш сайхан тийм мэдрэмж өгдөг байсан байх гэж боддог байхгүй юу? Сарн төлөө нүрнда алжал тайлх айны шуушиг сайхан ичхад эргэт тухлаа далсд үтсний санааг тайдна дэлхий зэрэг хаврын сарда дэвэн дэвсэр шууд ирэхэд дэлэн дээр чигнэлмстэй миний жиhuгэлэнэ. Тэгээ ер нь хөөрхөн дуулдгийг нь би мэднэ. Тэгээ ер нь их бүрэх хөөхт байсан, дуулахгүй ерөөсөө. Тэгээ амар төвшөнтэй хамт манай нэг ахын охин бас нэг ангид байдгийг. Тэгээ ямар сайнтай нэг өдөр сургуулийн урлагийн үздэг болох гээд нөгөөдгийг чинь дуул гэсэн чинь дуулдаг гинэ. Тэгээ бүр дуулахгүй болохоор нөгөөдөл чи хүүхдүүдэд гаргаж агаад цөөхөн хүүхдүүлдэй чгээд за чи дуулчих гэж гуйгаад байсан гэсэн бүр өстө хөдлөхгүй. Тэр чинь тэгээд яасан гэв цочилгүүд ивчээд байгаа бол буруу хараа зогсож байгаа дуулчих гэсэн гин. Тэгээд одоо бүр гуйж гуйшиж бөө юм болж дуулсан гэж байгаа юм. Дөнгөж төгсөнгөд 2000 төгсч ирээл тэгээ шинэ багш анхныхаа урлагийн наадмыг гэж явуулж байгаа. Тэгсэн чинь ангийнхаа хүүхдүүд багшаа манай ангийн амар төвшин гоё дуулсан. Амар төвшин өөр болгоод ангидаа дуулахаар нэг ангийнхаа хүүхдүүд рүү дуулдгаа. Тийм бүрэг хичимхий тийм хүүхд байсан. Тэгээ анхныхаа урлагийн наадамд ороод тэгээ тэрээс хойш багштайгаа хойлоо тэгээ салахгүй хойлоо дуулж суртал тэгээ явдаг болсон доо. Тэгээ яргуу наадамд орсноос эхлээд ер нь медаль авсан да. Тэгэл алтан мөнгө хүрэл медаль авчил байсан. Тэгээд 7 дугаар ангид байхдаа Даргинбийн пиарын цуснд нэг явж амарсан юм. Тэгээ амраад зун яваад наамаар ирсэн. Тэгэл эрэхтэй бүр айгүй сайхан тийм хоолой нэг сайхан задгай болоод нэлээх бүдүүрээд сайхан баригл тийм хоолойтой болчихсон байсан. Тэгээд тэр 9 дугаар ангиас эхлээд л одоо тэр олонний дунд бүр дуулж эхэлсэн.
Тэгэл сагал мангал аван төрүүл манай унтсан ч өөрөө нэгт өлгөөхэн даруухан тийм хөхт. Дугуулын секцэнд явж байгаа хүмүүсээс араа илүү юм хүлээж авах та. Тэгээд өөрөө тууштай нэг юм да. Манай нөхөр чинь сургуулийн хичээл эрхлэгч менежер байсан. Тэгээ 10 дугаар анги төгсөختөнд хатган цэнхэр аялгуу нэртэй тайлан тоглолтын зохион байгуулж ирсэн. Өнөөдөр одоо хатган цэнхэр аялгуу урамтай тайлан тоглолтоо хийж цаан хойдно ардны баялуулж байгаа Нэгбатын амарчин өмөхийн сайхан залуу Улаанбаатарын зам олон ард түмэн одоо барьж байгааг ялгамаас илэрхийлж бодож байна. Тэгэхээр тэр үчид нөгөө одоо гавьяа жавхланчээ яг зинхэнэ нөгөө дуулж байсан. Хотод болонгод одоо жавхлан од. Энэ Улаанбаатарын аймагт болонгод манай амар төвшинчээ од. Тайлан тоглолт ингээд 2 өдөр театр тоглоно гэдэг. 2 өдөр тоглолцоход нөгөө зэрэглэн бүр дүүрэн. Тэгээд 3 дахь өдөр нь дахиад тоглож байгаа байхгүй юу. Урилгатай болоод нь орж чадахгүй үлдчихсэн. Багш над руу шавьяачийн тоглолтыг үзмээр байна. Дахиад тоглооч гэдэг. Эцэгч урилгатай болоод над руу ирээд. Тэр үчиг манай аймгийн театрч нэг тийм зогшин байдал байсан шүү юм бол. Тэгэхээр бид тэр чинь 3 өдөр тоглосон юм ба. Тэр үед л аав ээж нэг бахархаж байсан өөрөө. Миний өвөл үнэхээр дуучин хүн болох юм байна гэдгийг л мэдэрч тэгээд баярлж байсан та. Тэгээд Улаанбаатарын зам сонин дээр хамгийн анх гарч ирсэн ярилцлаганда тайзан дээр анх гарахдаа шүлсэндээ зоцож сандарч байсан гэсэн ийм нэртэй ийм хөрхөн ярилцлага ингээ байж байгаа. Дандаа жавхлангийн дуунуудыг дуул. Панограм гэж жохоо панограмыг сонсож байгаа би ч өөрөө панограмыг бичнэ. Манай хүч нэг дөнгөж 100 ороод тэгээд FM нэгж байсан. Амар тушингийн дуулсан жавхлангийн дууг захиалаа гэдэг бүр тэгж байсан шүү дээ. Өсд байхад нь тэр Баттар дуучин Батрын дуулдаг Жинжима гэж нэг дуу гараад эд залуучууд дуулж байлаа. Тэгсэн тэр Жинжимаг манай хүү сураад тэгээд дуулж ихэлсэн байхгүй юу. Тэгээ одоо бүр 10 жилийнхэн нөгөө Жинжима бараг нэр өгчөөд тэгээд Жинжимагийн дуулуулна гэдэг. Тэгээ одоо тэр Баттайн багшин тэр нөгөө энэ тентгийн алуун газрын шинэ жилийн явуулах молох янз бүрийн арга хэмжээнд дээр л Баттайн нэр ирээд нөгөө амар төвшингийн авцар Жинжимаг дуулуулна гэдэг. Эсвэл ангид байхад нь дуулах улсын уралдаанд багш нар нь бэлдээд явуулсан. Тэр тэмцээд очиод хад нэг дундгойн цэрэн чүнт гэдэг нэг хүүхэд байсан. Багш хэлжээ нэг үстэй гоё дуулаад байсан. Хоолноос амар цангинж байна л гэдэг. Би зүгээр би нөч айгаад хам чиний олооч гэсэн адилхан шүү дээ. Тэгэл дуулаад л хоёроо тэгэл уралдаал үзье. Тэгсний нөгөө цэрэн чүнтэн төрүүлчихдэг. Тэгээ манай хамт чинь ч тусгай байранд ороод ардын жүжигчин Ортносонгой өгжин бүжгийн дунд сургуулийн урилга сурах урилга өгсөн юм байна лээ. Амар төвшин маань энэ жил 9 дугаар анги. Одоо ягчд 10 төгсөөд манай коллежид дуучин болохоор арай гэж би жилийн өмнө урилга гардуулж байна. Инхээр би амар төвшинд маш их найдвар төрж байгаа юм. Сайн дуучин болно гэдгийг дэмжихгүй байна. Хөдөө хотын орсон бүх хүүхдүүдийг тайзан дээр ингээ бэлэг өгдөг байхгүй. Тэгээ бэлэг өгөх болсон чинь би амраад бэлэг өгсөн. Тэгээд тэгэхгүй чи дуулах дуртай мó гэдгсэн.
Гэл бомбойс юм чи нэг бандгаар хөөрх юм. Чи тэгвэл одоо 10 дугаар ангид орохороо зэрэг өвлийнхаа амралтын тэрээр ирж над дээр юу сургууль хийж дасгал сургууль хийж бэлдээд тэгээ чи суйст ороороо за юу гэсэн. За гэсэн байхгүй. Тэгээ тэр үед 90 багш яасан гэхээр жижигхэн цаасны булан дээр гэрийнхээ утсыг бичээд чи юу миний хөө сайхан дуулах хүүхэд байна. Чи хэрвээ дуучин болно гэвэл над дээр ирээрэй гэд нууцын номер бичээд явсан байсан. 10 төгсөлт нь 90 багштай би утсаар ярьсан. Тэгсэн чинь одоо суйсад оруулнаа. Суйс өөрөлдөө өгнө. Тэгээд миний хөө 10 дугаар ангид байх соёлуудын их сургуульд суралцах эрхийн бичиг ирсэн. Тэгээд конкурсоос өмнө одоо сургуулийнхаа суралцах эрхийнхээ бичиг авчихсан байсан. Тэгээд над дээр 5 жил сурахтаа хичээл энэ төр таслана гэж байхгүй шүү дээ. Сууж ил байна. Байхгүй мөхөд сууж ил байна. Тэр үед бол хүүхдэмчээ сакс тоглоод ч юм уу найз нөхдөйгөө гадуу дотор явах ч юм уу тийм ээ. Өвөө эмээдээ очино гэдээ яваад өгч болох л байсан шүү дээ. Тэгээгүй миний хөвгөл ерөөсөө л тэр багштайгаа л тэр сургууль дээр юм хийж идэг юм сайхан. Одоо мэрэгжилтэд дэндүүл дуртай юм байсан та. Энийгээ тэгэрээ энийгээ ингээрээ бол зааг нь дараа эрэхтэй бүр заавал яг л хэлснийг хийцэн байж идэг итвэхтэй тийм хүүхэд байсан. Ерөөс наваг бол зовоогоогүй төгссөн. Ганцхан өөрөө тийм уралдаа энэ төрт орно гэсэн тийм сонирхол байхгүй дугуйд бамбагаал байж идэг. Тэгэл яг энэ сургууль доторх оюутнуудын дундх арга хэмжээнүүдийн янз бүрийн уралдаан юмд бол гайгүй дээгүүр байранд орчин тэгээд ер нь өөрөө их тийм төв хүн шүү дээ. Тэгээд баярж байгаа ч мэддэхгүй тэгэл байж идэг. Тэр ч одоо айл болсноос хойш одоо 3-4 нүүс улс байгаа. Тэгээ хүүхдүүдэд оюутан болонгууд Дэнжин мянган хуучин захын яг тэр зүүн урд ууланд нэг стехан гашаа газар байна. Тэгээ тэрийг аваад би ч дөрвөл урлагийн чиглэлээр одоо нөгөө дундхуу амар төвшин маань дуучин манай баг дуучаа эмч мэрэгчтэй юм 3 хүн одоо 3 мэрэгжил сонгуулаад 3 хүүгээ ингээд явсан ба штэ. Дундх дүүтэйгээ тэр өндөрдөг байсан оюутан багтаа. Тэгээд миний тэр өөрийнхөө сонгосон тэр мэрэгжилтэй яг тууштай тийм үнч. Би тэр тэгээд хүүтэйгээ хэдүүлээ сууж угаад л тэгшима тэгээд би тэр чи нэг ганц 2 зохиолын дуу энэ төр дуулахгүй яасан гэсэн чи. Та хоёр миний хоолгоор бизнес хийх гээд байгаа юм уу та? Тэгээд жаас заримдаа хөөх алиа тий. Тэгээд ээжтэй тэгчихсэн. Та яарад иргүй ээж би тэгж байгаа таныг ялаа алгаас өөр ажилгүй болгоно гэх. Тэгж л байши. Тий, одоо тийм л болчиход л байна л да тий. Биголодтодорын биголодтогийн ари. Соёл урлагийн сургуулийн дөрийн дулаачийн төгсөх курсын оюутан Амар Төвшин Oh
анхбол хоёулаа бид чи ер нь тэр дуур гэдэг юм чинь баг мэдэхгүй улс чинь нэг яадгүй байсан. Тэгээд нэг 3 дугаар курст байхдаа бол одоо ангийнхаа 2 залуутай нийлээд нэг дуурийн чадварт нэг тоглолт хийсэн. Тэр нь үнэхээр сайхан дуулж ирсэн. Тэгээ миний хүү бол одоо эргэлт буцалтгүй тийм дуурийн дуучин болж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй бид. Тэгээд 3 дугаар курст байхад нь би учиртай 3 толгойг дуурийн нөгөө дүргийн уралдаанд оруулсан. Тэргүй юмд авч ирсэн миний хүү. Дараа нь чи орлоо багшийн нэрмжлээ Ари Армасын уралдаан гэж болсон байхгүй юу? Тэр уралдаанд оролцож дид баярын шагналыг авч ирсэн. Тэгээд ер нь гадагшаа явах өөрөө бодолтой болсон байх. Тэгээ хамгийн анхудаа тэр үрээдэд Байкал гэж олон улсын дээрийн төлөвчдийн уралдаанд яваад тэнд очиж төрүүлсэн. Тэгэл 90-гуудаа шууд Чайковс гэж явсан. 9 он төгсөө тэгэл 2 дахь жилдээ явж байгаа байхгүй юу? Маргааш одоо дүн гарна гэдээ ээжсэн чи ээж рүү уцаар ирж байгаа байхгүй юу? Юунаас Москваас. Тэгээд хүүн төрүүлэхгүй ч хийж магадгүй шүү. Ямар ч хэсэг 2 төвчлэгээд ингэ ярьж байгаа байхгүй юу орой. Тэгэнгүүт бүр амар ингэ сэтгэл хөдлөөд хүүгээ өргөдөөд уйлаад тэгээд л өглөө болсон чинь хүүн юу яалаа 2 дугаар яринд орчлоо гэл тэр чинь маш том амжилт тэрийг одоо чамлах юм байхгүй шүү дээ. Монгол хүн анх удаага Чайковскийд 2 дугаар яринд орж байгаа байхгүй юу? Энгбат Амартушвили, Монголия. Тэгээд дараа нь Кардифт очиж дээд байрын шагнал үзэгчдийн хамгийн олон санал авсан дуучнаар шалгарсан. Amartuvshin Enkbat from Mongolia. Scusatemi se da sol mi presento, io sono il prologo, poiché le scene ancor le antiche maschere mette l'autore, in parte voglio riprendere usanze e a voi di nuovo in via mi. Бээжинд Домингог уралдаан болсон. Artigiani, il razza dannata, Erika il prezzo, prendesta il mio bene. Доминго чинь одоо маш олон дуучин шалгуулсан шүү дээ. Бараг 1000 гад дуучнаас шалгаруулалт нь эхэлж исэн байхаа. Айгүй олон шаттай явагдаж байгаа. Тэгээд Монгол дуучин 20 дүлдлээ гэдэл ингээд яригдаж байгаа байхгүй юу. Тэнгүүд бүр амар сэтгэл догдлол хүлээгээд л одоо хүүгээ тэгээд байж исэн чинь миний хүү төрүүлчихсэн. Дэлхийн 10 том боргил хоолойтны нэг болоо шүү. Тэгэхэд би харин цонсоод гэртээ харин би уйлж байсан. Тэгнэ энэ хүн тэр зэргийн хүчтэй байчин тийм хүн байсан даа. Тэгэхэд би уйлж байсан. Тэгээд Доминго өөрөө удирдсан. Тэгээд Домингогод чинь болохоор зэрэг өөрөө мундаг дэлхийн мундаг дуучин удирдаач юм чинь манерыг их үнэлсэн байсан. Чамаг одоо эргэлэтэй дуулна гэхээр зэрэг би гайхаж ийсэн. Одоо өдийн насанд дуулна гэхэд бас ер нь бол эргэлэтэг бол дуурийн дуучид нэлээд одоо нас нэлээд юм дуусны дараа дуулдаг.
юу ахгүй. Тэгээд манерыг энд сурч явах үед нь бол уран чадварын багшаар мөн талигач урт насан маань байсан. Тэгээ нөгөө оройлууд өгдөг байхгүй. Оройлын айрынуудыг өгж нөгөө тэн дээрээ уран чадварын хичээл ордог. Тэгээ манай хүн чинь нэг юм тарган бамбуур нэг хөдөлгөөн муутай юм шиг болохоор би эргалетыг айрыг чи сур тэгээд урт насан багштайгаа хичээлэхгүй. Тэгээ би өөртөө хэлж ийсэн энэ бол жоохон насаа гсэн нэлээ хэдэн дуурийн дараа одоо дуулдаг парт. Тэгтээ яг хуу би бол нуу санаанд яг хөдөлгөөн багтай юм л гэж бодохгүй нөгч нь байгаа л байдгийн болохоор тэгээд хувь тавилын юм уу тэгэл тэр эргалетик тэгж ихэлснээс л хойш одоо тэгэл дэлхийд одоо эргалетик одоо бараг хотлоо ярьсан ганц дуулж байгаа хүмүүс манай тэр болж штэ. Contro venite tutti contro me. Io piango Marullo signore tu hai l'anima gentile come il cuore. Marullo, signore, dimmi tu dove l'hanno nascosta. E là non è vero, e là non è vero, e là non è vero. Намайг Италид ураад очсон байж байгаа тэр Италид триллион ч гэж мундаг баритон байд юм байлээ дэлхий. Тэр бол 550 удаа дуулсан гэж 18 онд намайг очиход зөвхөн эл театр 550 удаа дуулсан бааш. Эргалетик авгаа нь бас жилдээ дуулдаг авгаа байсан байлээ. тэгэл тэр хоёр ч хоёулаа бүр амрааг дуулахаар ирээл суугаал бүр ерөөсөө тэр гадаадынхан чинь нэг хүнийг үнэлэхээр тэгээд үнэхээр юм бүр нэг үнэн санаанаасаа тэгээд байхаар надад бас их сайхан баярлж ирсэн ийм дэлхийн том хүн ингэж явах хаяа бас Даминго чинь тоглолтын дээр нэрж үзчихэд явдаг юм байлээ шүү дээ. Орныхон хөшхийг яран гавьяат жүжигчин амар төвшин дуулна хэмээн өөрөө өөрийгөө зарлан дуулдаг байсан бяцхан хүүгийн зөөгнөл биелэж 24 наснаа тэр Монгол улсын гавьяат жүжигчин хэмээх цолоор ингрэмлаасан. Түүний энэ шагнал дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг улам цуурайтуулах их аяны замын юрөөсөн гэлтэй. Нэр алдраа Чингисийн Монголтойгоо хамт цуурайтуулсан түүний цуврал тоглолтууд дэлхийн томд тооцогддог бүхий л тайзнаа сонгодог дөрүүдийн шилдэг дөрүүдийг амьлуулсан тогтмол амжилтын Монголын төр ахин үнэлж Монгол улсын ардын жүжигчин хэмээн өргөмжлөлөө. Олон түмний хайр гэдэг далай шиг юм. Орчлонгийн дайдад дуулж явах хүү төрүүлсэн эх орны бахархал тэр юм. Яг хоо миний хууч одоо Монгол улсынхаа нарыг дэлхийд гаргаж явна. Тэргээр нь одоо бид ирж их л бахархаж байна. Хөөгээ одоо гавьяат боллоо гэдгээд болоод их л баярлж байсан. Ах トゥ нар нь ч одоо хотод очицоосон. Наадмаар миний хуучин 24 настай гавьяат жүжигчин болж байгаа байхгүй юу. Тэгэхэд манай ах トゥ нар одоо бүгд ингээд морь хараа уяад улсад уралдана гэдээ очсон байсан. Тэгээ бүгдээрээ тэр талбай дээр очиод сайхан хүлээж авч байсан. Тэр л одоо хамгийн мартагдчихгүй хамгийн гайхамшигтай тийм өч байсан. Сая бол одоо хөөгээ ардын жүжигчин авлаа гэдгийг бодож Италид байсан Брэсэд дуулсан шүү. Нэг өглөө өгсөн маань утас гайгүй юунд интернетэд орсон юм байна. Тэгсэн чинь 10 гутаа л хүү ардын жүжигчин болчих гэлээ. Тэгж л таасан. Амар төвшин маань дэлхийн номер 1 дуучин боллоо шүү дээ гэж хүн бүр бахархаж ярих. Үнэхээр л Монголын дуучин амар төвшин дэлхийн дуучин төдийгүй дэлхийн дээд зэрэглэлийн дуучин болсныг хүлээн зөвшөөрсөн нэгэн баярт мэдээ бол дүүрийн урлагийн Оскар хэмээгддэг опера стар гэх нэр хүндтэй шагналын эзэн болсон явдал юм. Дэлхийн улс бүрэн хэд хичнээн билээ. Түүний дотор дуулдаг авьяаст нь хэд билээ гэд бодохоор
3 сая монголчуудаас ийм алдартан төрсөнд талархмаар бас омгшмоор. Амар төвшин бол бэтэрийн хүү аль хэдийн бэтэрийн хөвөөс гараад явчихжээ. Монголын хүн болжээ. Монголын хүн байсан одоо Монголын хүү ш дэлхийн хүү болжээ л гэдгийг одоо тэгж л харж ил байна л да. Тэгээд дэлхийн одоо 1 номерын дуучин болно гэдэг бол одоо ер нь одоо өөрөө их холыг харж явсныг одоо тэр юу байх л да. Өгшин ч надыг бас нэг дажийн гадуур дотор явахдаа наштайхаа явж угаараа чи тэр хүүгийн чи нэрсүр гарын шуул гэдэг жил байдгийг. Ер нь ингээд дүү мөн нэг амжилт гаргалаа гэд янз янз мэдээ тэр явахад надад зөндөө баяр хүргэдэг шүү дээ. Манай найз нөхдүүд тэгээд дүүгийн найзууд мажууд тэр. Тэг ер нь дотроо надад их л гоё санагддаг. Тэгээд мундаг дүүтэй тэгээд ах хүний хувьд өөрийгөө бас нэг айтайхан тэр авч явах гэж боддгий. Хүүгийн сайн дуучин болоход ч одоо олон хүчин зүйл нөлөөсөлдөө. Тэгээ одоо аав ээжийн бас дагаад хажууд нь яваад хэлж яриад байсан ч одоо бас ах дүү нар ч сайн заа сургасан байх. Багш нар нь ч одоо сайн сургасан. Ерөө өгш бол одоо манай өөрийнхөө хүүхдүүдээс дутуугүй байдаг. Заримдаа одоо тэгэл хоолундны мөнгө болохоор нь хоолунд тийж авчраад өгдөг л байсан гэсэн оюутан байхад нь одоо ер нь бас л сайхан юм дуулдаж ил байсан. Тий 18 онд багшаа танд билет энтрий чинь бүгдийг аваад явууллаа. Та одоо ингэж ир гэтгс. Тэгэл одоо яхад миний шивэр баярлаа төл газар хүрхээ байж байгаа юм чинь. Ерөөсөө үзээгүй байхгүй олон хотуудаар явсан бит хоёр чинь тэгээд л хамгийн сүүлд Венер ороод л тэгэл далай дээр авчиж намайг ч намраагаад л тэгэл би бүр баярлаадгүй ээж аавгаа ацраагүй байж намайг ингээд ацраад муу багшигаа ингээд баярлуулж яадаг гэхээр бүр баярлж байгаа юм чинь. Одоо тэр Верено гэдэгт нэг том тоглолт болсон. Өөрийн тэрэн дээр тэр алдар тамингоо ирж дуулсан юм байна лээ. Хүүд гэсэн. За чи тоглолтын гуцтайгаа миний тоглолтын дээр очин шүү. Ард байж байгаарай гэж тэгсэн. Тэгэхэд нэгдүгээр үзэгдлийнхаа одоо бараг дуусах шатанд нь оруулаад л тоглолт зогсоогоод амар төвшинг дуудсан гэсэн. Тэгээд дуудаад шууд одоо энэ хүн залгаж дуулнаа гэдэг. Тэгээд тоглолтыг цааш нь хүүргэж дуулсан байна. Их сони юм байлээ. Дуур дагтсан бил. Дуур айри. Амраа маань ингээ эргэлээтэй дуулаад л ингээл айрыг ингээл дуулсан чинь алга ташаал ингээл тэр чин дуурийн дунд ингээл алга ташаал яслал. Ахаад хөгжмөн яваал ахаад айри дуулсан чинь би бүр гайхаад юу вэ чи ахаад технэ чин тэнд бол тэгээд дуур одоо яг сонгодог юм их хөгжсөн газар чинь үнэлдэг чаддаг тийм юм байлээ шүү дээ. Дэлхийн тайзнаа дуулна гэдэг тухайн дуучнаас дуулах ур чадвар шаардахаас гадна дэлхийн хэл, дэлхийн хэмжээний соёл, хүмүүжил, төлөвшлийг шаардхан дамжиггүй. Монгол улсын гавьяа тогш ерөө шавийнхаа тухай ярихдаа аз жаргал баяр багтлаар дүүрнэ. Амар төвшин бол хэлний онцгой авьяастай. Орос хэлээр төгс шахуудуулна. Солонгос, Итали хэлээрч мөн адил гадаадын дуучдаас хэлний цэвэр дуудлага өндөр чадвараараа илүү юм билээ гэж бахархангүй ярьсан. Угийн даруй төлөв дуучин маань ямар өөрийгөө ингэж ярих вэ? Тэр амжилтаараа хийж бүтээж байгаагаараа л өөрийгөө илэрхийлж яваа. Германд миний нэг таньдаг Монгол сайн найз
хүүхэн маань байдаг. Тэр маань л над руу ярьдаг. Хөө өстэй нарийн амраг ирэхээр л өдөө ерөөсөө үзэгч заал билет нь олтгоо байчдаг штэ. Гэл миний шавчин тийм ангороо биш хөөрөө биш үн тэгээд өөрийгөө нэг их рекламддаггүй тэр магтаал энэ тэрийг мэдэхгүй шүү дээ. Одоо тэр Италид очиод байж хахад нь би очиод байж хаад бараг би өмнөөс нь өнгөрөх гээд байгаа юм биш үү. Жижиг оройлоос л ингээд төгсгөлд нэг л алгад ашгаар чи гадаад их боловсон юм аа. Браво гэж алгад ашаа сүйд болоод тэгэл нэг гол оройл болохоор манер хамгийн сүүлд нь гараад ирэхээр сууч босоод браво гэж ахархаар би зэрэгтэл сууж байгаа үе үзэгчдийн цааланд энэ чи миний шавьчтай ухааны бараг өнөөхөөсөө өмнө би өнгөрөх гээд байгаа юм биш үү. Тэгэхэд чи манай тэр тим байхгүй. Би бас заримдаа боддгийг. Би тэрэнчдээр хөөрч өнгөрөхгүй. Тэгэл байж идэг юм чи надад бас таалагддаг штэ тий. Тэгээ одоо бол надад яг ер нь анхаарал бахархдаг гэсэн ингээ одоо ахыгаа харахад бол яг л тэр байгаа насны л одоо надтай байжсэн үеийн тэр жоох хөвгтөл нь миний нүдэнд харагддаг шүү дээ. Тэгээд миний хүү одоо ингэж ийм өндөрлөх хүртлээ ингэж явна гэдэг чинь өөрийнх нь асар их дэсгэл дэвчээр хөдлөмөр тэгээд хариуцлага тэгээд тэр болгоныг одоо ингэж одоо хариуцлагыг үүрээд нуруунд дээрээ үүрээд ингээд их орноосоо хоол ээж аваасаа хоол ингээд явна гэдэг бол маш одоо хүн төдлөмөр. Тэгэд хүүгөө маш их санаа зарим үе санаад 2 3 өдөр ансах чигтэн тий. Тэгээ яг миний хүү сайн сайхан явж байгаа юм чинь ээж нь одоо уйлаад яах вэ тэгээд гайгүй болчихдог. Тэгээ сайхан ингээд хоод ицсэн ч л хүүдээ өгмөр санагдаад ингээд байдаг л да. Миний үчи одоо нэг том залуу болсон ч гэсэн ер нь аав ээжтэй бэлдгээр хөөрхөн тийм эрх эсэг ихтэй их анхаарал халамж их тавьдаг, сэтгэл их тавьдаг. Ээж одоо хөргөвчөө онгоолгоод харуул та хоёр юу идэж ууж гэнэ үү? Хувцас сунарчин болж гэнэ үү? Яаж гэнэ үү гэд ингээд байнга л ярьж шний үчи тий. Тийм учраас үгээ их санана. Өнгөрсөн одоо энэ намраас бол бас жоохон манайг өгшинч бас жоохон санаад байгаа шүү байсан. Би ч бас жоохон үгээ санаж л байгаа шүү байсан. Тэрийг бас мэдчихэл байгаа шүү байна. За миний хүү ороод ирлээ ш. За сайн уу миний хүү? Сайн байцгаана уу? Сайн байна. За миний хүү тавлаг байна уу? Тавлаг байна. За өвлжөө тавтай юу? Өвлжөө тавлаг байна. Хүүгээ одоо арай эртсэрээч хүү яав? Гайгүй зүгээр. Гайгүй юу. За аав ээж энэ оройныхаа ажил төрлийг бөөгнүүлчихэд хүүгээ ойрдож яхан зүүдэлж мүдлээ тэгээд хүүтэйгээ нэг яри сарай зүсийг харъя гэд сая энэ юу сүлжээ орж байгаа газар ирээд байж байна. За. Тий. Эндээс асах таргадж байна. За. Асахцсан. Тий. Арга. Би сайн байна уу? За. Өнөөдөр сүүлийн сургууль. За. Тэгээд маргааш нөгөөдөр 2 амраад 20 болно да. За. Би бол 3 хүүгээ жоохон байхад нь энэ төр тэгээд одоо нэг оюутан болохоос эхлээд л би бас хань ижлийн тухай энэ төр бас зохиол зулаа ярьдаг хүн. Сайхан одоо хантай байна гэдэг бол тэр хүний сурч боловсрох өөдөлт дэвж өсөж өндийхэд нь бол маш их чухал үүргийг гүйцэтгэдэг л гэж боддог шүү дээ. Би нэг удаа тэгсэн баг. За сургууль соёл төгсч ажил хунартаа болсон байна л аваа хөгж ярина шүү гэдгийгсэн чи
заа багшаал гэж хэлсэн. Тэгээ би төгсөхдөө овоо амжилттай ерөөс хамгийн дээд баалаар төгссөлдөө. Тэгэл бас нэлээд хэд уралдаанд бас тэрүүн байр энэ төр авцсан байсан болохоор нь бас бодохгүй юу болж идэм бол гэж бодод. Найз охинтой болоо гэж та ч битгий өвцдөг. Бэрдээ маш хайртай байдаг. Миний бэрүүлэх ухаалаг, боловсрол сайтай, хил ус сайтай. Тэгээд өөрөө яг нэг мэрэгжлийн хүн учраас тэр одоо тавих хайр халамж бүхэл юм нь бол одоо өөрт нь сайхан нийцдэг. Хийж байгаа бэлтгэл сургалтыг очиж сонсно. Зөвлөгөө өгнө, менежерийн хийн манай бэрвэл одоо мундаг эмэгтэй байдаг. Ер нь тэнд бол дуулахаас устын бол ингээд би очиод харж хахад туяал бүгдийг зогсуулж туяагийн ханы боён бол их байдаг бол туяадаа их баярлдаг шүү дээ. Чиний яваагийн ихэнх нь одоо манай туяагийн одоо гавья. Тийм учраас одоо хүүгийнхээ ханиар бас бахархаж явдаг. Миний хүүгийн амжилт бол бас л энэ хүнтэй их холбоотой шүү дээ. Бид хоёр ч өөрсдөө л охин хүүхэд байхгүй ч гэсэн 3 сайхан бэр 3 сайхан ач охин байна. Миний тэр 3 ач охин бол одоо өвөө эмээдэг л нурж өгнө шүү дээ. Дэлхийн альчи театрт олон жил дуулсан, өөрөөр хэлбэл хал үзэж халуун чулууд олоосон дуучдад өгдөг бичигдээгүй хуультай Италийн сууд хөгжмийн зохиолч Вердийн Rigoletto дүрийн Rigolettийн дүрийг 25 настай дам бүтээж дуулсан амар төвшин. Дүүрийн урлагийн домгуудын нэг Placido Domingоор хүлээн зөвшөөрүүлж, түүний тоглолтыг цааш үргэлжлүүлж дуулсан цор ганц дуучин амар төвшин. Монголчууд хүчтэй байна. Монгол өөрийн гэсэн дэг сургуультай болсон байна хэмээн Оросын хэвлэлд тунхаглуулсан амар төвшин. Чайковский нэрмжит дүүрийн дуулаачдын олон улсын уралдаанд дэд байр. Их Британий хаант их улсыг дөргиосон BBC Cardiff Singer of the World дүүрийн дуулаачдын олон улсын уралдааны тусгай шагнал, дэлхийн том гэсэн бүхий л тайзнаа өргөцсөн урилга тоглолтуудын эзэн амар төвшин. Ямар их бахархал, ямар их омогшил вэ. Бид дэлхийн дуучинтай Монгол. Тэр дэлхийн Монгол дуучин. Mongoldin zottai ardod Erkçanda çarvadig edlev Çarvadig tudkur Kogçudin tudur Çafır